Сайн байцгаана уу, өдрийн төргийн эрх зүйн хөтөч нэвтрүүлгийн 2 дахь дугаар та бүхэндээ хүргэж байна. За 2 дахь дугаарт маань Бэрх багийн засаг дарга Мөнхбаатар оролцож байна. За энэ удаагийн сэдв маань хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар одоо иргэд та бүхэндээ мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн байгаа. Сайн байна уу, өдрийн төргийн? Сайн байна. За юуны нас эрх зүйн хөтөчийг үзэн сонирхож байгаа иргэд та бүхэнд энэ өдрийн төргий. За эхлээд бол хөдөлмөрийн тухай хуулийн одоо танилцуулга 2022 оноос одоо шинжилэн найруулагдах болсон одоо тэр үндэслэл шалтгаангүй. За яг хөдөлмөрийн тухай хууль маань бол анх Монгол улсад бол 99 оны 5 сарын 14-ний өдөр бол анх батлагдсан. За 99 оноос хойш нийтдээ 24 удаа нэмэлт өөрчлөлт орж ирсэн. За тэгээд ерөнхийдөө бол хөдөлмөрийн тухай 99 оноос хойш нэмэлт өөрчлөлтөөс хойш одоо ингээд нийгмийн шаардлагаар бол 2018 онд засгийн газраас их хурлд хуулийн төслийг өргөн барьсан. За үүнээс хойш 2021 оны 7 сарын 2-ны өдрөөс батлагдаж, за одоо 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн ингээд хөдөлмөрийн тухай хууль маань дагаж мөрдөж байна. За энэ 22 оноос мөрдөж байгаа хуулийн дорсон одоо гол өөрчлөлтүүд иргэдэд хүргэх тийм шинэ мэдээлэл. Өмнө нь бол яг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаагүй. Ер нь яг гол өөрчлөлтүүд бол одоо хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг байгууллагын дотоод журмаар зохицуулсан нийлээдгүй харилцааг бол хуулинд тусгаж өгсөн байгаа. Эндээс онцлог зарим нэг залтуудыг нь бол товч дурдахад бол хөдөлмөрийн гэрээтэй холбоотой зохицуулсан дээр нэг ийм залт орсон ба. За өмнөх хөдөлмөрийн тухай хуулинд бол ажлын байрны буюу албан тушаалын нэр, за ажлын байрны тодорхой заасан ажил үүрэг, за үндсэн цалин буюу албан тушаалын хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийг заасан гэж ийм 3 одоо тусгаар нөхцөлийг заасан бол энэ дээр нэмэгдээд бол хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын 49-р зүйл дээр бол ажил үүрэг гүйцэтгэх байршлыг заана гэдэг. Одоо энэ дээр нь юу хэлж байгаа нэхээр одоо зайнаас ажиллах ажлын байрны гэрээ гэдэг энийг бол оруулж өгсөн байна. Мөн дээрээс нь сахилгын шийдэлтэй холбоотой зохицуулт орсон байна. Өмнөх хөдөлмөрийн тухай хуулиар бол ажилтнанд бол сануулгах, үндсэн цалинг 6 сарын хугацаатай 20% бууруулах, за ажлаас салгах гэсэн ийм 3 зохицуулттай байсан бол хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар бол 5 зохицуулт болсон ба. Энэ дээр нэгдүгüүрт нь бол өөрт нь буюу ажилтнанд ганцаарсан хэлбэр хаалттай сануулгах, за мөн дээрээс нийт ажилтнанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулгах, за 3 дугаарт нь бол үндсэн цалинг 3 сар хүртэл 20%-аар хэмжээтэй бууруулах, за 4 дугаарт нь бол албан тушаал бууруулах, за 5 дугаарт нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтэй харилцааг цуцлах гэсэн ийм 5 зохицуулттай болж өгсөн байгаа. Ээлжийн амралттай холбоотой нэг зохицуулт орсон байгаа. За өмнөх хөдөлмөрийн тухай хуулиар бол хизээ ээлжийн амралт авах хэсэг нь бол тодорхойгүй байгууллагын дотоод журмаар зохицуулна гэдэг зохицуулагдаагүй. Энэ харилцааг нь хөдөлмөрийн тухай хуулийн дээр зохицуулснаар ажилтнтай ажил олгогчтой гэрээ байгуулснаас хойш 6 сар хугацаа өнгөрснээр дараа ажилласан бол ээлжийн амралт авах эрх нь үснэ гэж зохицуулж өгсөн байна. Ерөнхийдөө шинжилэлээр орсон байна. За миний судалснаар дараагийн нэг нэмэлт зохицуул бол иргэд хоорондоо одоо гэрээ байгуулах боломжтой болсон гэж бол ойлгож байгаа. Жишээ нь бол нөгөө туслах малчин, за тэгээ гэрээ үйлчилгээний ажилтан гэдэг тэгэхээр зөвлөлтүүд бол одоо шинээр орсон байсан шүү дээ энэ талаар. За яг энэтэй холбоотой нэг өмнө яг иргэд хооронд цалин өстэй холбоотой нэлээдгүй маргаа өсдөг байсан. За энийг бол хуулийн дээр зохицуулж өгсөн байгаа. Хөлсөөр ажил харах, мал харах болон туслах малчин ажиллах гэдэг шинэ зохицуулт орж өгсөн байгаа. Энэ зохицуулттай холбоотой бол одоо иргэд хоорондоо гэрээ байгуулдаг болсон гэсэн үг. За тэгэхээр одоо ажил олгогч нь ажилтан буюу одоо нэг туслах малчин, хөлсөөр мал харагчтай бол заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэж хуулийн дээр заалж өгсөн байна. За энэтэй холбоотой бол одоо тухайн туслах малчин болон хөлсөөр мал харж байгаа улсууд маань одоо нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь бол хуулийн заасны дагуу төлнө. За ингэснээр одоо ямар нэгэн одоо малчин одоо мал харуулж байгаа иргэн хооронд ямар нэгэн маргаангүй болсон гэсэн. Тэгээд иргэдээс нэг асуулт нь бол юмэд штэ. Би одоо туслах малчинтай гэрээ байгуулах гэсэн юм аа. Гэрээний загвар одоо гэрээг ханаас авах вэ гэсэн асуулт айгүйх ирдгэлдээ. Нөгөө гэрээний загварыг одоо цаанаас нь баталж өгсөн тийм одоо юу норм дүрм журм байдаг. Яг энэ хууль юун дээр бол энэ хөдөлмөрийн тухайтай холбоотой гэрээний загваруудыг бол Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас баталж гаргасан байна. Баталж гаргасан загварууд нь бол энэ худалдаа аж үйлдвэрийн танхимын цахим хуудсан нөрөл байрсан байгаа. Иргэд маань бол эндээс ороод хөдөлмөрийн гэрээний загваруудаа бол татаж аваад тэгэхээр бол гэсэн үг байна шүү дээ. Боломжтой байна. За өөр одоо таны судалснаар хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгатай холбоотой нэмэлтээр ярих зүйл. Нэмэлтээр бол яг миний судалснаар бол за энэ ажилтан одоо шөнийн цагаар буюу одоо ажил үүргэнд хуваар цаагаагүй шөнийн цагаар ажилласан бол хуулийн дээр бол
тухайн ажилласны ажил дундад цалинг бол 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгө урамшуул болохоор бас заасан байгаа. За мөн дээрээс нь ажилтаа ажил олгогч хоёр нь хөдөлмөрийн гэрээ одоо ажил олгогч нь хөнтөөсөх шалтгаангүйгээр одоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол тухайн ажилт нь бол 10 өдрийн дотор заавал бичгээр байгуулах хэрэгтэй гэж хөдөлмөрийн тухай хуулийн дээр бол зааж өгсөн байна. За өмнөх юм дээр бол одоо энэ хөдөлмөрийн гэрээ байгууллагатай холбоотой ажилтаа ажил олгогч хоёрын хооронд бол маргаа өсдөг байсан. Цалин өсөлттэй холбоотой. Тэгэхээр энийг бол хуулийн дээр заавал ажлын 10 өдрийн дотор багтааж гэрээ байгуулнаа гэж зааж өгсөн байна. За мөн дээрээс нь одоо идэвхтэй ажил хайж байгаа иргэд маань бол заавал хөдөлмөр эрхлэлтэй албанд заавал бүртгүүлсэн байх хэрэгтэй. Хэрвээ хөдөлмөр эрхлэлтэй албанд бүртгүүлсэн бол тухайн ажилтан маань бол одоо зарлагдсан ажлын байранд ороход бол давуу байдалтайгаар олохоор бас зааж өгсөн байна. За иймэрхүү заалтууд бол орсон байна хөдөлмөрийн тухай хуулинд. За нэмэлтээр ирэхэд шөнийн цаг эргийг бол оройны одоо 22 цагаас өглөөний 6 цаг хүртэлх хугацааг бол одоо шөнийн цагт гэж хуулиар бол зохицуулсан байдаг. Нэг асуулт бол одоо ажлаас санаатай болон захиргааны одоо санаачлагаар халагдсан тохиолдолд одоо тэтгэмж урам. За энтэй яг одоо түгээмэл гараад одоо хүмүүсийн маань одоо ягаад тохироод байдаг нэг асуудал бол энэ нэг ажлаас халагдсан тэтгэмж. За тухайн ажилтан маань бол ажлаас халагдсан юм одоо өөр өмсөлтөөр чөлөөлөгдсөн өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор материалыг өрдүүлж одоо харьяа газрынхаа нийгмийн даатгалын байцаагчд материалаа бүрдүүлж өгөх ёстой. За материал төр нь яг юу байх ёстой юм гэхээр өргөдөл байх ёстой. За мөн дээрээс нь ажлаас гарсан шийдвэр. За дээрээс нь нийгмийн даатгалын одоо хуучин бол хөдөлмөрийн дэвтэр нийгмийн даатгалын дэвтрээс одоо захим шилжсэн учраас нийгмийн даатгалын тодорхойлолт энэ гурвыг бүрдүүлээд харьяа газрынхаа одоо нийгмийн даатгалын байцаагчд өгж одоо ажилтгуулийн тэтгэмжээ авах боломжтой байна. Ажилтгуулийн тэтгэмж дээр нэг тэдэн сар одоо нэг нийгмийн даатгалын хэмжэглэлт төлсөн тэрсэн зохицуулт байгаа юу? Тийм энэ дээр бол хугацаа заасан байна. Тасралтгүй одоо нийгмийн даатгалын шимтгэлийг одоо 24 сар төлсөн. Сүүлийн 24 сараар тасралтгүй төлсөн ажилтан маань бол авах хэрэг нь өсөж байгаа. Хэрвээ сар нь хүрээгүй бол одоо ажилтгуулийн тэтгэмж авах хэрэг нь үсээг өсөв. За өөр хөдөлмөрийн одоо харилцаатай холбоотой иргэдэд нэмэлтээр хэлэх санал юу вэ тань? Өөр нэмэлтээр яг иргэдэд хандаж мэдээлэл өгөхөд бол яг иргэд маань хэдий одоо хууль эрх зүйн мэдлэг дутанг байлаач гэсэн тухайн ажилтнтай заавал одоо гэрээ байгуулснаа одоо баримтжуулах хэрэгтэй. Цаасаар бас гэрээ байгуулаад авсан байгаа. Тэр маань бол дараа нь одоо таны одоо шүүхт одоо гомдлоо гаргаа явахад баримтлах одоо нотломж мөр болох юм. Заавал хэрвээ яг заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах тийм боломж байхгүй бол амар байгуулсан гэдэг бас нотломж одоо бол цахим утас юу хөгжсөн байгаа тийм ээ. Утсан дээрээ бас амар байгуулж байгаа гэрээ хэлцлээ бас баримтжуулаад авах юм бол дараа нь бас маргаа өсөхөд бас боломжтой гэсэн нотломж болно гэсэн. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хууль маань бол одоо нийгмийн нэлээдгүй том салбарыг зохицуулдаг одоо иргэдийн хоорондын өдөртмийн бараг харилцааг зохицуулдаг ийм том хууль учраас одоо байнгын энэтэй холбоотой маргаан гарч идэг. Тэгэхээр иргэд маань бол тодорхой иймэрхүү залтуудыг бас судлаад үзэхэд илүүдэхгүй хаа гэсэн үднэс мэдээлэл иргэдэд өгч байна. За баярлалаа. Эрх зүйн хөтөч нэвтрүүлгийн 2 дугаар дугаар үгээр өндөрлж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.